Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За ингээд нийт Номын хоолтонгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон нийт удирдлагуудынхаа өмнө та бүхэнд нэгэн баяртай мэдээ дуулгах гэж байгаадаа маш их таатай байна. Энэ бол Silver Tower компани гүйцэтгэх захирал Silk Road төслийн шинэ удирдагчийг зарлах гэж байгаа явдал юм. Энэхүү шинэ удирдагч бол манай маркетингийн албаны ажилтан Бүрт юм аа. Ингээ та бүхний өмнө Үлзий хүүгийн Бүртийг урьж байна. Бүгдээрээ халуун амталтаар баяр хүргэе. Баяр хүргэе. Амжилттай. Сайн бацгаана уу? Silver Tower-ын гүйцэтгэх захирал Silk Road гэх хэн том төслийг удирдан ажиллах басна таатай байна. Баяртай байгаа гэхээсээ илүү баг зэргийн айцтай. Гэхдээ та бүхний хүлээлгэж өгсөн энэ том их үүргийг, энэ их ихтгэл үнэмшлийг алдахгүй хичээж чадах бүхнээ дайчлан үнэн шударга ажиллана гэдгээ та бүхэнд амлаж байна. За. Бүрт захирал. За тэгээд та энэ том төслийг хүлээж аваад ихтэй хийх ажил ч одоо юу байх вэ? Юунаас эхлэе? Тэгээд танд төлөвлөгөө гэж юм байна уу? Миний хамгийн ихний хийх ажил бол энэ компани санхүү эрүүл байгаа эсгийг шалгахаас ажил эхэлнэ. Баярлалаа. Genghis Khan Airport in about 12 minutes. Time difference between Seoul and Ulaanbaatar is 1 hour.
Now the local time is 5 minutes to 3 p.m. Currently temperature in Levanta is 4 degrees Celsius. Please remain seated until seatbelt signs turn off. Та буруугаар ойлгоод байна. Энд ямар ч хувийн харилцаа байхгүй. Бид нэр байгууллагын дотоод журмын дагуу шийдэж байгаа. Журам ба журам. Ингээд та ер нь өөрийгөө ямар асуудал үүсгэсэн мэдэж гин үү? Ингэж ярихаасаа хичээч. Надад өөр хэлэх юм байна. Байна уу? Зөвхөн чам. Чаа одоо ганц хүний асуудал шийдэж чадахгүй ямар ядаргаатай олон их залгуулд юм бэ? Яг одоо наадмынхаа тушаалыг гаргаж өг. Зүгээр яг одоо халах тушаалыг гаргаж өг. Тэгээд наад асуудлаа хурдан шийд. За сайн явж ирсэн хаа. Хүн тосгож ирчихэд. Уцаар хүн загнаад зогсоодох юм аа. Гинти юм болчлаа их. Ажил дээрээс асуудаг гар. Хэрэг. Сэтгэл санаа нь юу гэхээс биш. Би энэ ирүүл юм. Заа. Ави бодвол би сайтай хүн байсан болохоор би ч гэсэн тийм болчихно гэж сонсонгүй. Угаасаа би энэ үед чимээг байх юм биш шүү дээ. Ээжийг аль хэдийн амьсгал хураасныхын дараа л аав биднэрт хэлсэн байна. Хэлэхдээ хаах бол Америкт байгаа танд хэлсэн байна да. Чи тэрч ээжийн ажил явдлын талаар ярилцж байгаа үст. Яагаад ийм сонио хүндий байгаа юм? Өнөөдөр аав гэртээ байхаар эвгүй байна гэд тагд байгаа. Аргач үстэй хөргий. Одоо ганцаараа яаж буцаад тэр гэртээ очих вэ? Таны 3 хүүхэд ч хамт байна шүү дээ. Та ингээд юу ч хийдэггүй. Юу ч ярихгүй сэтгэлээр унаад хямраад гарч. Наад би ч өвдөн шүү дээ. Тийш та жоох юм хидэлтэй. Би таныг ээжээс дутуугүй сайн асарч халамжлах болно. Заатгаа миний дөө. Чи бас ингэж гарч аавд улам л хэцүү шүү дээ. Бүртөө. Миний дөө цай авчих. Ингэж нэг чамтай таардаг гэж. Ажил ихтэй байсан болоод л манай хормонд ирж амжааг байх л та тий. Зүгээр. Одоо тэгээ манайхыг мэддэг болцсон юм чинь орж гарч байгаарай за. Ах トゥ улс байна да. Бүр нэг хөгийн хүүтэн. Ой. Наач чамтай хүү юм яриад байгаа юм шүү. Хайраа. Зулын тос дууссан байли минийэр гараад аваад ир. Энэ өвөр зөндөөл шүү дээ яах гэдэг. За минийэр гараад аваад ир за. Дуусчих хайраа хэрэгтэй байна. Хайраа. Аха.
Энд нэг хүн гарах гээд байгаа юм шүү. Та цаваагаа гаргачих. Хиймд өгчвөл маргааш шууд өмсгöd амар. За. Хараа гарч чадчих нэр. Нэр тайван байл та. Тинг за. Өдөр нь л зөв зүгээр л байсан хүн шүү дээ. Гинтийн юм боллоо. За. Хүн танийгаа харж ханднаа. Тэгээд ч Бүртөө отгоо хоёр байна. Тийм үстэй, Бүртөө. Тийш таава. Та одоо тайван бай. Одоохондоо ч яах вэ? Хамтан хүмүүс орж гарч бужигнал даал гайгүй л байна. Ажил явдал нь дуусны маргааш л ганцаархан хашаа байсан да. Хичиг чинь өгүүлээд хэцүү л байх бах та. Тэгвэл эндээ байл та. Эднийх ч ялгаагүй. Мөөч чинь хүүхдүүдийг ирэхэд гэрн цэвэрхэн хоол нь халуун байх гээл. Энд бүх юм аялуул хаал явдаг байсан. Та манайд амьдрал та. Танад очихгүй. Тэгээд та хаана амьдрах гэдэг юм? Хавыга хахамтны хасрамчийн газар хүргээд өчөхгүй юу та миний хүү? За яалаа гэж тэ аваа. Юу гэж таныг тийм газар авчих вэ? Гүн чи хүн амт муу хэлнэ штэ. Хүүхдүүд нь хажууд нь байсаар байтал. Аав юу н? Тантай л хамт Америк явах гэдэг юм шүү. Чамтай хамт явж болох юм уу? Гэхдээ таны наад ихний өвчин чинь зүгээр л одоо ч хамаагүй аваад явмаар байна л д. Аавын чихээсээ. Яагав? Заяа төрөхөд аав ээж хоёрыг авчрах гээд аавын чихний өвчнөөс болоод авч чадаагүй шүү дээ. Аав. Таны чих өвц юм уу? Талигач маал. Асрагч хийх гэж Америк явахгүй гэл. Надыг нэг тийм чихний өвчтэй болгоод л яваагүй. Тэрнээс биш миний чих зүгээр л д. Аав нь бол ачигаа очиж хармаар л байсан. Тэгвэл тэгэл аваад явъя л да аваа. Аав нь хашаа байшинтай нэг очичоод ирээ да. Хэд хоног эзгүй өргөцсөн юу болж идэх юм бол та. Тэгвэл хамт явъя. Хэрэггүй минийх. Холоос ирсэн ядарч байгаа байлгүй те. Амьд хүн орж ирвэл бас чи аавыгаа удахгүй ирнэ гэж хэлээд байж ахгүй юу? Аав нь өөрөө явчаад ирээ. За. Тэгвэл ахын дүү аавтай хамт явчих. Хэрэггүй. Энэ ажил ихтэй хүн юу хөө? Ажлаа хийгээл байж гэнэ үз. Аав нь ганцаараа л яваад ирээ. Удахгүй.
Хөөе. Хаач. Хашаа байсандаа очиод ирье. За хайс очих би өргөдөх. Хүүгээрээ хөргүүлчих юм уу? Аминагийн загсан юмнуудыг аваад хурдан ороо. Чи эндээ хүлээж бай. Ороод хэрэггүй. Би хэдэн сул хувцас аваад гараад ирнэ. Удахгүй. Хажууд нь штэ. Миний харин нэг сайхан бууц игээд гаж. Ах түрэн хоол олигтой идэхгүй лээ. Бууцанд их дуртай юм баг. Хараа. Аав түрэн Бис. хүүтэйг л хамт байвал яасан ч яах вэ? Хүүтэйг л хамт баймаар ингээд амар уйлсан. Эвидээ миний маа. Надтай л амьдрмаар санагдсан юм билгүй дээ. Үгүй ахтай ч хамт. Америк явах гэж байхгүй. Ах аавыг Америк авч явах уу? Одоо ахтай энэ талаар ярилцаад яах юм бэ? Жохон амарг. Тэгж байгаа ярилцаа. Цагийн зүрх нь гарч байгаа. Хараа. Бүрт. Тэрээс. Сайн юм байна тий. Тэр моцны битээд хэдэн алтар төгрөгтэй болж байгаа моцсон жоохон биед байгаа. Хөөе! Намайг хүлээлтээ. Ээж. Юу юм бэ нэх? Яг ч энэ хуцаар. Хувцаа угаад юм уу? Яг миний хүч шалгалттай шүү дээ. Хай бүртээ. Ясаж? Энэ идэх хувцааг бушах уугаад. Хаврын шалгалт хэлсэн. Хичээлээ хэрэгтэй штэ. Тэгээ яадгийг. Зар гэж дүү заяад. Хурдуугаар удаахтай шүү за. Шалгалтандаа бэлдээ. Аав нь угаач. За бити балчилсаараа зүгээр. Яа ч байгаа чи? Угаа. За үлзээ. Махаа ирчихье. Үгүй маялцгах шүтээс. Хоолтаа би яраад байна. Нэмгэрчээрээ зүгээр.
хахаагаад алчив. Ой чи на хаалга онгойлгох тоо. За бүртөө хаалга онгойлгохоор огч шүү. За чи өөрөө ч хэлсэн шүү. Алаач. Өдөөшөө болтаач. Хөөе. Чи наадхныхаа дууг багсах та. Чадахгүй хогцсон. Дууг нь багсаач чи. Би чи өчтөө маашин өчтөө гэж хөдөр орлоод идэв. Унтраа. Унтраахгүй. Унтраа гэж юм. Унтраахгүй за. Хичээл хийхэд саад болоод байна. Унтраа гэмээр. Ой наа сэжгийн гараа нэг компьютероос аав. Унтраа гэдэг. Унтраахгүй л гэсэн бол унтраахгүй. Ой болооч. Ой. Тойрст дандаа муудалцах юм аа. Том баяргоо наадхан суллаач гэр орон ураалаа. Ээж намайг жоохон амарчиг гэсэн болохоор л компьютер тоглосон шүү дээ. Тэглээч энийг юм чи өрөөнд орж чи хэрүүл гуугаад шүү дээ. Отгон баяраа. Миний хүү одоо тоглохоо болоо. Ахыхаа хичээл битээ саад болоо дээ. Миний хөө. За ээж одоо боллоо. Унтраа наадхан. Урд унтраалтай шүү. Миний үгийн сургууль соёл юу болсон бэ ингээд? Саяхан нэг хариу имэйл ирчлээ. Оо за. Тэ миний хүчийг яагаад одоо хэлж байгаа юм? Ямар сургуулиас юу гэсэн хариу ирсэн? Стэнфорд их сургуулиас. Стэнфордоо тэр чин дэлхийд алдартай сургууль эзтэй хаа. Та тэгээд тэнцсэн юм уу? За баяр үргээ хаа. Ямар мундаг юм бэ? Хөөе, хүүчин сургууль соёлдоо тэнцчихэд байгаа юм биш үү? Хүүхдийнхаа дурсгал зориулж эцэг их хоёр нь үүсгэн байгуулж босгосон сургууль гэж байгаа юм да. Заас ингээ худлаа цэцэрхэд ундгийн зүр. Дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг штэ. За дугай. Би энэ сургуульд явахгүй. Яасан? Үнэхээр л тийм дэлхийн сургуулийн бол одоо яачаад байгаа? Бүтэн тэтгэлэгтэй биш юм билий. Бүтэн тэтгэлэгтэй биш гэхээр яах юм? Зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Бусад амжиргааны зардал, оюутны татвар байрны төлбөр гээд хуваараа төлөх төлбөр нь айгүй их юм билий. Хуваараа тэгэд хэдийг төлөх юм? Ойролцоогоор жилд нэг 12,000 доллар гэсэн. Фүү. За бүтэхгүй. 3 жилд 36,000 доллар юм биш үү? Гол миний хөө. Чи ядч дугаа хэл. Үгүй юу гэсэн үг юм бэ? 36,000. Дээр нь бүр доллар штэ. Харин сургалтын төлбөрийг хөнгөлөөд өгж яхад ах явахгүй бол харамсалтай штэ. Тэгээд чах хажуугаар нь ажиллаж болно. Чи ямар Америкт амьдарч үтсэн юм? Ах тэнд ажиллах гэж явж байгаа юм, сурах гэж явж байгаа юм байгаа үстэй. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу татуу хийж байгаа юм. Чи угаасаа тэнийг усан толгойтой болохоор ахыг явуулахгүй талаас нь л харж байгаа үстэй. За хөөе. Чи ингээ бүх юм дээр ингээд язуу
Бүртгөө зүгээр бүх юм дээр л нэг талчилцгаа болоорой. Хүүгийн маань сургалтын төлбөр 1 жилийнх нь л бараг 20 шахам сая төгрөг болж явах юм. Гэхдээ хоёулаа энэ удаа хадгаламжиндх мөнгөө бараг шавхаж агаад энэ тэндээс хамт шимээд хамаагүй эхний жилийн төлбөрийн төллөө гэж бодоход л нэг арайчул хүргэх юм байна. Тэгээд хоёулаа ер нь хүүтэйгээ ярьж агаад за сургуулаа төгсөөд миний хүү эндээ ажил олоод хийчихээ гэвэл яасан. Хөлцөө. Хүү чин дэлхийд нэртэй сургуульд тэнцчээд байна. Чи над ярьж байгааг бодооч. Амтай ах トゥ юу хөө? Хүүхдээ сургуульд нь тэнцчээд байхад явуулж чадаагүй ээ гэд. Бас тийм ээ. Хой. Гацаад хоёул бүр хадгаламжинд мөнгөө бүр шавхаад явуулчих. Гэхдээ дараагийн жилийн төлбөрүүдийг яах вэ? Дээрээс нь бас охин нэг сургуульд орно. Тэрний төлбөрийг бас яах вэ? Яах вэ гэдэг ах юм. Яадгийг. Хосоо онжоогч гэсэн хүүгээ явуулна. Хүүгээ Америк явуулна. Тэгээ өтгий. Ямар ч байсан би хүүгээ чам шиг болохгүй шүү. Яах вэ гэж тэгтэн зүгээр. Миний хөө. Хөөх 33 км/кв талбайтай. Цэцэрлэг төрөлнтэй. Америкт 5 чигсдэг гэж таха. Би бүр таны өмнөөс баярлаад атаархаад байна. Миний дүү үнэхээр сайн сургуульд сурах гэж бодож байгаа бол энэ чамд хэрэг болно. Баярлаа хаа. Би тань шиг хичээж агаад заавал тэтгэлэг авнаа. Тэгэрэй заа юу. Хоёлаа Америкт уулзна. Тэгээд чиний сургуулийг хамтдаа сонголцъя заа юу. За та хэлсэн шүү. Амлж. Миний охин ажилтны төлөвсөн чинь баяр үргээ. Баярлалаа гшаа. За ямар сургуульд орё гэж бодож байна? Би ууг нь гадаадд их сургууль сурах бодолтой байгаа л да. За том ирээдүй байгаа. Сэтгэлэг авч чаднаа. За миний охин тэгээд сайн сурах шүү. За хичээгээрэй за. Амжилт хүсье. За миний охин чаднаа. Аав. Миний өмнөд яагаад гаргацсан юм? Аав та дуурал та. Аав нь юугаа мэдхэвтэй. Ээж чинь л Ээж, миний өрөөг яатсан? Ээж та дуурал та. Яагаад намайг байхгүйд миний өмнөд гаргаа ийцэн? Энэ том гэрт чамд байх газар олдохгүй юу? Бити зүг сурч игнээд ич. Тэгэд ч ер нь чи над дэвтэр ном гэж жанхурж явж яхаар хөх зөө хөндлөн бариас орчвол чамд өөртчил хэрэгтэй дээ. Чи одоо юунд цэцгэлцээд байгаа? За даваас юм очиж байгаа. Яв. миний охин аав нь орын засчлаа. Одоо унтж амар.
охин маань энэ дэрж унтахгүй юм шиг байна да. Шалгалж хүлэх гэж нойр хоолгүй явж байгаад ядарчих үү те. Энэ дээд өрөөг нь Битгий шалчилцаад байт хоёр зүгээр. Хөөбөртэй. Босооч. Гэрлээ унтраа. Хэлбэс. Тэ. Хилцгаах гэж. Миний хүү жаха айд үйдээ ч дээ. Хоол нь ямар цогтоод явах гэж байгаа ш. Ажил ихтэй хүн чинь яарж иддэг болчих юм байна шүү. Яа. Нэрээ цалин хэд гэж? ганцхан өдөр ажиллачаад юу цалин мөнгө ярих дуртай. Хэдэ миний хүү? 500-600 мянга л үсттэй. За тийм баг цалинтай хий ажил хийж дээ. Ямар бүрт байгаа биш. Яахнууд үгүй. Сая 500. Тэгээ явандаа нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр ээжигээс та жаргаана за. Ийштэй миний хүү ээжигээ гэдэг штэ. Юрэлэр болгээ миний хүү. Ээж? Тэрнээс өмнө жоох мөнгө хэрэг болоод. За хэд миний хүү? 2 сая л. Одоо ч хилдэг авдаг нь өсөж энэ аргагүй л. За таях гэж дандаа ингэж идэ. Гүй нэг дажгүй ажилд орцсон. Гайгүй хувцс хунаар гуталтай байхгүй л. Даргын нэр нүрийг нь доош нь дараад байна гэдэг юм шүү дээ. Нэрээ тех байх шүү те. Юугийн зэлэх вэ миний хүү? Аав. Ээж нь 2 сая нөгөн. Яах вэ? Шинэ ажлын мэлааж байгаа. За, баярлалаа ээж. Ээж. Надад ч гэсэн мөнгө хэрэгтэй. За. 150 мянга багтал болно. Яг ч. Англи хэлний сургалтанд сан. Хинч та. Ямар сургалт гэхээр тийм үнэтэй байдгийг? Агсан төвшний сургалт болохоор л тэгээд хилээ сайжуулж агаад тэтгэлэгт материалаа өгнө. Тэгээ тэг минийх. Тэгэлгүй яах вэ? Хин чамаас асуусан. Хин чамаас асуусан. Чи юу юм? Түрүүнээс хойш хараад байсан чи хараа. Чи дуугаа бай заа юу? За чи ямар ах шиг Америкаас тэтгэлэг авчиж чадах биш. Кристод. Би ч яах вэ? Хичээвэл авчна. Чи бол хичээгээд чадахгүй шүү дээ. За чи дуугаа бай чи. Ахтайгаа ингэж арсалдаж байдгийн. Ээж нугасаа чамтай яриа гэж бодож байсан. Чи өөрөө ойдлчин болохгүй гэдэг байгаа үстэй. Ээж нь сая өнгөрсөн 7 хоногт найзуудтайгаа уулзж агаад эмсүүтийн тогоочийн ангид чамааг оруулсан. Тогооч ямар сайхан буянтай ажил хийлээ дээ. Миний охин бол чадна. Тэгэд ч авдаг хэдэн ахиу юм заа юу. Би аль нь ч болмооргүй. Миний сургалтын дүн гадаад руу тэтгэлэгт явхад хангалттай тэнцгэр хахад яагаад заавал тогооч гэж. Бүтээ эмсүүд чинь үнэгүй. Дээр нь чи цалиа авна. Миний охин тэр гадаадын өндөр төлбөртэй сургуулийн чинь төлбөрийг бид нар яаж төлөх юм бэ? Аав нь хөрхөөр нь очиж иднэ. Хуржиг. Та хоёр нь дандаа яагаад миний амьдралыг ингэж шийдэж идэв? Ахын шалгалтандаа тэнцээгүү. Оноонч хүрхгүй байхад хуурамч диплом хүртэл авч өгсөн байж иж. Чи одоо юугаас солиороод байгаа юм бэ? Үнэн л эзтэй. Миний хөө сайхан дуу. Чиний орсон ажлыг ч гэсэн аав ээж хоёр л зохицуулж өгөө эзтэй. Миний хөө хоол ид. Бас ахыг Америк явлаа гэд миний өрөөг агуулах болгон байранд дэмжичээд ганц охиныхоо өгсөл мөрөөдлийг ямар юмны чинь мөрөөдөл. Эмэгтэй хүн мөрөөдлөөр яадгийг. Тэртээ тэргүү нэг 90 гарт орол хідэн төм юм цуулаад хэвтэн. Болил доо чи.
Манай эмнэлэг дээр совилгчийн оронтой гарсан байсан. Очиж бүртгүүлэхээс үгүй яадгийг. Хүсэндээ даруутлаа уйлдгийг. Би чамайг төрүүлж өсгчөөд би ер нь чамайг муу яваасаа гэж хүснэ гэж байх ба. Хин намайг төрүүлээд өсгөөд гэж гуйсан. Та өөрөө дурандаа хүүхдээ болоо үсттэй. Яасан задарсан ам өвчээ. Яасан. Ямар вэ? Өшөө юу гэмээр чи а? Оо за бүр. Битэрээ чи. Үе аава. Зүгээр үү? Зүгээр. Зүгээр. Аава. Аль. Гадаа хүлээж ягж ах чи ямар юм хийгээ ороод ирж байгаа юм бэ чи ч одоо. Даач гарч ирэхгүй удаадсан юм аа. Энийг л авах гэсэн юм шүү дээ. Яа. Аава. Хувцас авахгүй мө? Алийг наач та. Байж өгч та. Энийг яах гэж. Өгч ил та. Хүний хууч гэж штэ. Та ч одоо шинэ минь хувц авдгүй юм аашийн. Байгаа л энэ. За. Би танд шинэ хувц аваад өгье. Яач вэ? Яах гэдэг юм бэ? Энийг авчия. Би дэвтэйхэн байдیں۔ За. Бүрт ээж хоёрын таарамж байсныг мэднэ л дээ. Гэхдээ чи энд байснараа дунд нь зохицуулаа байж байхгүй. Тэр бүрт намайг ахаа гэж дуудах нь байтугай хүнч гэж тоодгүй шүү дээ. Бид өөрөө урамч ирээгүй те. Тамлилттай байсан гэсэн ш таараа. Тэрэнд нь итгээд байгаа юм. Тийм гэж байхгүй. Бүртийн хаашцсан эвдэрснэг ч ааж гэлсэн л та. Өнөөдөр тэр хүнтэй уцаар ярьж байгаа. Хүн гомдоомоор л байлаа. За таавал яах вэ? Хэдхэн цаг болол тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдчихэж. Бид нар ч юм бол олон жилдээс ч амьдэрсэн шүү дээ. За тэрийг ярьж та бууцд. За. Сони юм да. Ээж та хоёрын тэтгэврийг бодсон ч ахын Америкаас явуулдаг гэсэн мөнгийг бодсон ч та хоёр тийм хадгаламжтай байх ёсгүй дээ. Отхон баяр аваад дуусгаж байгаамаа тэр мөнгийг. Ээж чинь эрхлүүлж өсгсөн хүүхэдтэй ямар үгүй гэж хэлэх биш те. Тэр хоёр чинь ажил төрөл хийх хүмүүс үсттэй. Өнгөрсөн жил гэхэд л машинаа солихгүй хүмүүс муу хэлээд байна. Мөнгө зээлийгээл авч яваа харагдсан. Зээлээд л авдгийг. Зээлээ төлж байгаа юм нэг ч байхгүй. Рачт.
Өдөө болтол аав ээжээсээ шимэгчилж амьдарч байдаг. Ямар балер юм бэ? Би ерөөс отгоод хэлнэ. Итэл ийм үед хоорондоо түр тар хийгээрэй дээ. Гэтэл би заавал хатхан байртын талаар ярина. Юуг нь ярьдаг юм бэ? Банкнд татгалуулж байгаа мөнгнөөс мөнгө гаргахад тэгэл бүх юм баримттай он сар өдөртөөгөө байгаа юмыг Нэр аав. Мяв. Танд авсан шинэ утас. надаа юу? Хөөх. Хүч миний утас чи бүр нөгөө дийлэгт мэлэгцэн хагарцсан байсан юм. Баярлалаа. Зүгээр. Хөөх. Ахайра. Хаав шинэ утастай боллоо. Чиний утас ямар утас байгаа вэ хөөе? Чиний гараад ирмэнийх ба. Чи ч гэсэн утсаа үзүүлээд. Чинийх энэ нөгөө хатсан алюминий зурагтай утас хамгийн үнэтэй гэдэг үстэй. Бүрт маань авч өгөө төө. Энэ одоо ажиллуулж мэдэхгүй. Яаж ажилтдаг вэ энэ чи? Одоо энэ чинь нэлийн сурж авахгүй болохгүй. Чиний утас ямар вэ? Энэ хөө. Утсаа. Чиний Том баяраа. Аавд маргааш өмсөх шинэ хэдэн утас авчлаа. Эднэрээ гараа зөксөлж нээз. Амина. Маргааш лам иржлүүжин тавь шүү. Хаана манад уу? Танад ээж амьдарч байгаа бурхан байсан баас тээ. Ямар эзгүй байшин лам авчлаа юм шүү. Төлбөр тацааг нь хийсэн шүү. Санаа зовлтгүй. Ха. Би тань руу маргааш яваарыг явуулчих. Би одоо явлаа. юм байгаа. Энэ маань одоо Америкийн худал аавд нь хэрэг болно да. Миний хөөнийг нэг биентэй хадгалаа явж яах вэ? Хамгийн гол нь отгоод бити харуулаарай. Мэдэгдэж болохгүй шүү. Цаадах чинь энэ дотор хэдэн төгрөг байна гэж мэдэх юм бол доторх юм дуусгаж байж л санаа намрахгүй шүү. Гаа. Энд чинь тэгээд 4 сая гаруй төгрөг л байна шүү дээ. Отгоод хэрэггүй бах уу? Цаадах ч авахгүй бах.
дүүгээ мэдэхгүй л байна да. Цаадах чинь ер нь энэ дотор байсан бүх юмыг өрн таран хийгээл дуусч байгаа нөхөр штэ. Чи энд овоо юм байсан. Энэ орон байрыг гэхэд энэ дотроос л мөнгө авч өгсөн штэ. Ээж тиймэрхүү юм яриаггүй дээ. Энэ хоёрыг чинь сайхан гэрвэл та хоёрт тусдаа дэмтэй байдаг л гэж ярьдаг байсан шүү дээ. Ээж чинь отхон баярт хэр алдаах дургуг чи мэдэн дээ. Ямар юмныхан тусдаа дэмтэй байдгийг. Өөрийгөө яа хийж байгаа хүн бидэнд юугаа өгч гээгүүлэх вэ? Харин биднээс алт чийж бүр дуусгач санаа намарч байгаа хүн. Одоо энэ юм чава. Машин энэ хүртэл эндээс авч өгсөн гэж чи бод. За ойлголоо. Ер нь гэр бүлийн хорлол хийх болцсон юм байна да. Миний хүн саатгалаараа. Гүн би одоо энэ чи хаана хийх юм бэ? Тавар. Авраа захирлаа. Та кофе уу? Шууд кофе шоп юм ааш. Хичнээн кофе уух гэсэн. Тэр бүр захирч одоо эзээ ирэх үү? Удахгүй ирчих баха. Би нэг 15 минут үлээгээд ирэхгүй бол явлаа гэж тэр захирч шүү юм даа л. Тэхүү. Энэ кофега баярлалаа би уухгүй. Зүрх дэлцээд байна. Байна уу? Би дараа талаа руу хойшлол гэж хэлээ эцтэй. Гэж яахаар өөр хэлсэн хүн миний хувьд оролцож идэв. Авраа захиралд очиж чадахгүй. Дараа тухтаа тайлбарлая гэж хэлээрэй. Харин тийм ээ. Харин тийм. Авраа захирал таныг хүлээж авуурлаа явууллаа. Би хойшлуулъя гэж бодсон болов чадсангүй. За эргээд арай захирлаа. Сайн байна уу галт захирлаа. Бүр тайрцсан. Та нар барилгын шин төсөл төр хамтрах байгаа компани захирлыг хүлээлгэх юм яаж байгаа? Тэр уулзлын цагийг захиралтайгаа яриа шийдэж болоогүй юм уу? Гэхдээ би харин хойшлуулъя гэд пүрэв дарахтай ярьсан л да. Пүрэв яасан гэж. Энд чинь тэр хүний хариуцсан ажил биш шүү дээ.
Байна агшаа. Намаа уучлаарай багшаа. Яг одоо үнэхээр очиж чадахгүй нэ. Би хариуцлага хүлээнэ. Эд тавьш. За. Хат тавьш. Байна уу? Ой, яах гээд байн залгаад байгаа юм бэ? Би очиж чадахгүй гэж хэлсэн шүү дээ. Наагур өөрөө зохицуулаад гаач дээ. Хагчгүй гэж шүү дээ. Хойшлуулаад гаач дээ наатахаа. Ой. Чи хүмүүн үү? А? Чи энд ирэхгүй ч байсан болох байсан заа юу? Чи уцаар ярих юм бол эндээс зайл. Үстэй мухаараад байгаа. За, тавьш. Ийм газар орлож байна. Чи өнөөдөр дүүтэйгээ яаж байгаа? Арай л хэтрүүлж байгаа юм шүү. Та юу яриад байгаа? Бүртийг өмөрөөд байгаа юм уу? Байн уцснаасаа салахгүйсэн бүртийн буруу үстэй. Тэр нь ч яг тийм л дээ. Гэхдээ ээжийн хойлгын ажлын үеэр ингэж болохгүй шүү дээ. Харин тийм байхгүй юу? Ээжигээ эцсийн замд нь үдгэслүү чухал ажил гэж байд юм уу? Хин тэрийг ирээдэг гэсэн. Ирэхгүй л энэ үз. Би л ирээж гэж гуугаагүй. Чи боддоо. Бид чинь нэг гэр бүл. Төрсөн ах トゥ ус үздэй. Тэгээд ч бүртийн ийм зан авиртай болоод байгаа нь. Бидэнтэй хамааралтай л баг. Надад бол буруу байхгүй. Тэгэж би бүртдээ нэг гэр бүл биш. Та ч гэсэн та. Нэг л их бусдыг ойлгосон зөв шудраг хүн. Би бол тань шиг байж чадахгүй шүү. Тэгээд чахаа. Би удахгүй бүртдээ нэг хүмүүс ах トゥ угийн харилцаагаа таслан заяа. Ааш. Ха. Тэр хүн хойцоо идэг нэ. Итали хоолны газар гэдэг хэлсэн байгаа сте. Хэлсэн, гуйгаад байна. Ямар ачи юм бэ? Хин гуйгаад байгаа. Тэр хар утастай. Ой. Ахаа. Тэг би яах юм бэ? Юу? Хойцоо гарах юм уу? Хойцоо юу? Гарна шүү дээ. Хойцоо юу? Яа. Ой мо. Гар боох юм байна уу? Яа. Сайхан боллоорой.
сайн эмэгтэй хайц. Би яаж мэдхий? Та надад нэг юу болоод байгааг хэлээд гэдэг. Ээж бүрт хоёрын хооронд яг юу болсон юм? Та чи энэ өрхийн тэргүүн нь үсттэй. Энэ үр хүүхдүүд чи эдэн тийш ингээ харж чадах нь. Та ингэж тоомжиргүй байж болохгүй шүү дээ аава. Одоо цагт гэр бүл гэдэг чи их сонио ойлголттой болсон. Дэм дэмэндээ хамт амьдраад амьдрж чадахгүй бол тэгээл хиндэ төвг болохгүй явдаг болсон шүү дээ. Тэмцтэй аав. Танаа захирал чинь чамд хариуцлага тооцох байсан бол аль үшээ тооцоод чи өнөөдөр энэ чи зогсож байхгүй байх байсан. Чамаа хин гэдэг? Хойг. Энэ ресторан ахлах таач. Нэр үз. Гэхдээ аавын чихэн зүгээр юм уу? Чихэн зүгээрээ ээж л тухайн үедээ хүүхд гарахгүйгээл тэгэл хэлсэн юм. Аминаа лад үзээд байгаа юм байна л да. Чиний хориотгүй ирэх шүү заяа. Аавтайгаа ойлгоно байгаар ярих юм болтгүй юу вэ тийм аа. Аава! Энэ болцоод байгаа. Хүүшээ яараа. Яах гэдэг юм бэ? Хөрх юмд найзууд нэрэл сэтгэл санаагийн дэмжээ үздэг. Хоёлаа заримдаа ч гэсэн энийг ойлгодог байх хэрэгтэй шүү дээ. Хөгшөөхний насгүй болсон би. Хурдхан ч нааж ч очиж ачтайгаа хамт хальтай байгаарай. Байна уу? Ахвайна. Хай бүгд